За сайн байцгаана уу. Өнөөдөр 12 сарын 3-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрөө. Тэгэхээр энэ өдрийг баяр болгон тэмдэглэхээс илүү энэ өдрийг эрхийг идэх одоо энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулах бусдад түгээх их тунхаглах ийм өдөр байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ өдрөөр Анхангай аймагт маш олон хийлэл зөвлөө. Тэгээд сургалт одоо уулзалтуудыг хийлээ. Тэгээд ямар ч байсан баруун бүсийг км одоо Улаанбаатарт чод 6000 км бол энэ аялалд явсан нийт багийнхандаа бас баярлаа гэж хэлье. Залуучууд маань үнэхээр өдөр ажиллаа. За ингээд өнөөдөр төрсөн нутагтаа ирээд цаг агаар үнэхээр гоё. Та нар анзаарч байгаа бол бид нэр эхлээл хотоос гараад 8 градусаас явсаар гоо хамгийн сүүлд 28 градуст хүрсэн. Тэгэд өнөөдөр бол харин эргээд 7 градусын ийм цагаан алгар өдөр. Ерөөсөө хавар шилсэн гэсэн. Энэ баруун бүсийг тарьж байгаа. Аялын хаалт болж байна. Ажлын хаалт болж байна. За